Сүхбаатарын иргэний хэргийн давлаалчны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны нэмж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатарын өнгөцсөн сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхөө 25 оны 1 сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэртэй Таллинжин компаниг данхуурсан тооцож татан болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давлаалт гомдлоор хяналтсан нарийн бичгийн даргаал илт танилцуулъя. За сууж нэхэмжлэг сууж. Сүхбаатарын аймагт сум дундын анхан шатны шүүхэд төсөл гарах нь анхан шатны шүүхэд гарч байгаа юм уу? 5 сарын 16. Манай шүүх рүү төсөл гаргаагүй юм шүү дээ. Монголын өмөрчтэй албаны гишүүн таван төмрөн өгдөх өдөр би Таллинжин компаниг данхуурсан тооцож татан болгох тухайд нэхэмжлэлт өмгөөлөгчөөр оролцож байгаа. Би тус давлаалт шатны шүүх хурал 25 оны 5 сарын 19-ний өдрийн 14 цагт зарлагдсан байна. Миний би удирдлагын өгтөг өгөөд баасан гараг бүртгэгчтэй байдаг бөгөөд 5 сарын 16-ны удирдлагын шалгалтай байгаа тул давлаалт шатны шүүх хуралдааны хөршлүүлж өгнө. Хүчтэй үйлчлэг өгнө. Нэг бат. Баасан. Энэ одоо яг өөрийнх нь гэдгийг бид нар яаж мэдэх юм бол нэг хэлээ өөрийнх ч юм өөр сургуулийнх ч юм мэдэхгүй шүү дээ ийм юм утгаас. За нэхэмжлэгч ямар санал хүсэлтэй байна? Шүүх хуралдааныг нэг хойшлуулж өгч туслаач гэж та бүхэн зөвсөх байна. Өчигдөр бол өмгөөлөгчтэйгээ би өчигдөр уулзсан. Өмнө нь бас нэг удаа хойшлуулж гэсэн. Өнөөдөр яг одоо хоёр дахь нь болчихлоо юм да. Яг өчигдөр орой уулзсан. Өчигдөр энд шүүх дээр ирээд уулзахад бол өнөөдөр яг нэг жилийн эцсийнхаа шалгалтыг өгч байгаа юм байна. Тэгээд одоо өмгөөлөгч байхгүй учраас шүүх хуралдааны энэ нот хоримт бол хангалтгүй нот хоримт байна. Хүсэлтэн сум дундын шүүх гэж гаргасан. Анхан шатны шүүхэд гаргасан байна. Ахын шүүх рүү хүсэлт гаргаагүй байна гэдэг. Хоёр тэгвэл энэ нот хоримтаар бол өдөр өмгөөлөгчийг энэ сургууль сурдаг гэдгийгс нотлохгүй. Энэ хуваар хараад өдөр өмгөөлөгч яг одоо шалгалтай байгаа юм байна гэж үзэх боломжгүй юм өгсөн байна шүүхэд. За өмгөөлөгчтэй орох шаардлагатай өөрөө. Тэгээ одоо өөрөө яг нэг хуулийн төлөв төр мэдлэг юм өдөр нь байхгүй. Ер нь өмнөх болсон хуралдаанууд яг өмгөөлөгч тэр хуулийн төлөв байхгүй шууд өөрөө ороод байна. Тэгээ энэ удаад бас энэ мэрэгжлийн нүунийг аваад ингээм хамтарч ажиллаад явъя гэсэн. Яг хоёр удаа зарлахад яг хоёуланд нь ингээд яг 5 дахь өдөр хичээлтэй шалгалтай гэж хараад ингээд хойшлуулж байгаа. Өчигдөр бол яг өөртөө нь бол уулзсан та хамгийн сүүлд өдөр уулзсан. Захмаар оролцох боломжтой шүү дээ. Одоо уцаар яриад техник код авахд бол уг нь бол одоо энэгээр оролцох боломжтой байхгүй. Тийм боломж алгүй. Өөртөө нь одоо дахиж ярих. Би сая уралд орох юмнууд ярьсан. Нэг шалгалтай байна жоохон байж байгаа яриа. Материалуудаа бүрдүүлээд тусгад өгсөн байгаа л гэдэг. Яг тэрийг энэ материалыг өөрөө ч бас хараагүй болохоор сайн мэдгүй ч юм. Захмаар орчмоор хэ. Хурал харьцуулахгүй. Бид нар дандаа гаднаас шүүгч бүрэлдэхүүн авчиж байгаа. Энэ хүмүүс ч бас цаанаа хуралтай байдаг. Урлаа зөрүүлэх гэж 2-3 шүүхийн ажил зохицуулж хурал зовлуулж байгаа шүү дээ. Шунд ажлын зөрүүлж И дахиад холбогдож болох уу? Холбогдоод юу юм шүүх бүрэлдэхүүн зөвлөлт нь энэ хүсэлтийн хэлсэн. Тэгээд тэр хонд холбогдоод шүүх бүрэлдэхүүний төр завсарлаа.